За сайн байцгаана уу? Та нартай өнөөдөр мэндийг хүргэе. Номтой болог пэйжүүдсийн модератор багш Мишка байна. Та нартай өнөөдөр 12 сарын 12-ны гайхалтай ид шидэ өдрийн талаар тайлбарлая. Мөн бид бүгдэнд нь ямар боломж болцоо байна, ямар зүйл, ямар энерги ирж байгаа талаар тайлбарлая гэж бодлоо. За мэдээж энэ бүх тайлбар далд ертөнцтэй холбоотой буюу бидний нүдэнд харагдахгүй энергийн урсгал явж байгаатай холбоотой учраас итгэдэг, мэдэрдэг, ойлгодог бүх хүмүүстэй зориулсан гэдгийг бити мартаарай. За мэдээж ингээ өдөр болгон ингээ үүлтэй бүрхэг байдаггүйтэй адилхан өдөр болго ингээ өөрчлөгддөг. Зарим өдрүүд та маш их хичээсэн цаанаасаа л юм бүтдэггүй бүр ингээ тэ бүх юм ингээ болохгүй болсон өдөр байдаг байхад зарим өдөр та хичээгээгүй байсан ч урсгалаараа бүх зүйл бүтчихэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр астрологи буюу одоо нарсаар од ирэхс тухайн тэр дэлхийн энерги танд нөлөөлж байгаатай холбоотой. Тийм учраас энэ 12 сарын 12 буюу гайхалтай ичээдээ өдөр бидэнд бас нөлөөлнө. За энэ өдөр бол фортолын одоо үндсэн далд ертөнцийн хаалга нээгддэг, асар их энергиуд дэлхийн ертөнцийн бууж ирдэг гэж үздэг. За миний өөрийн тайлбарлах дуртайгаар бол дэлхийг шинэ оныг хариуцсан тухайн дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн бүх энергийг хариуцсан сахиусан тэнгэрүүд ирдэг өдөр гэж үздэг. За сахиусан тэнгэр гэдгийг та өөрийнхөө итгэл үнэмшлэр өвгдээц гэж ойлгож болно, бурхан гэж ойлгож болно, юу гэж ойлгох нь бол таны л асуудал. Миний хэлээр бол би сахиусан тэнгэр гэж ярих дуртай. Энэ нь бол биднийг ивэдэг, хайрладаг эргэн тойронд байгаа эрг энергийн урсгалыг хэлж байгаа. За ингээд үндсэн фортолын хаалга нэгддэг 12 сарын 12-ны өдөр асар их энерги бууж ирнэ. Энэ бол тухайн шинэ оныг хариуцж байгаа шинэ сахиусан тэнгэрүүд хүрэлцэн ирж байгаатай холбоотой. Тийм учраас энэ өдөр бид нар тухайн одоо сахиусан тэнгэрүүдэд өөрийгөө баталж, харуулж, би байгаа шүү, би мэдэрдэг, би одоо мэдрэмжтэй, зөн совинтой, амьдлаг хүн гэдгээ батлах хэрэгтэй болдог. Хэрвээ та тэгж өөрийгөө анхааралд нь одоо өртүүлж харуулж чадах юм бол тухайн жил танд айгүй азтай, боломжоор дүүрэн, гой жил болж өнгөрөхөд тасалдаг гэсэн үг ээ. За тэгэхээр яаж анхааралд мөртгөө те шинэ энергиудад, эрчим энергиудад, эерэг энергиудад тэнгэрлэг өвгдээд сахиусан тэнгэрүүд анхааралд хэрхэн яаж өртөх вэ гэж ийм асуулт та нарт байна одоо төрж байгаа байх. Тэгэхээр хамгийн юун түрүүнд өчигдөр би хэлсэн эмх замраагүй бохор заваа энерги хизэж хөгждөггүй маа. Тэгэхээр эмх замраатай цэвэр цэмцгэр энерги асар хөгжиж өөрчлөлт шинжилтийг дууддаг, зориг бий болдгоо гэж хэлсэн. Тийм учраас 12 сарын 12-ны өдөр та гэр орон, офис, эргэн тойрныхаа өөрийнхөө орчин, өөрийнхөө хувцсны шкаф, өөрийнхөө гэр орон гихмичлэн гэж жижигээс аваад том хүртэлх бүх зүйлүүдийг цэвэр цэмцгэр байлгаад маш чухал шүү. Маш гоё өнөр өнөртүүлэх нь чухал, маш гоё ариун мантра тавих нь чухал. Эргэн тойрныхоо бүх зүйлийг эмх зэгстэй байлгах нь та зорилго шинэ сахиусан тэнгэрүүдэд харагдахад тусалдгаа гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны хүсэл бэлэн нэг өдөр таны ажил төрөл бүтэхгүй ингээд жилийн сүүл учраас маш их сорилтууд ирж байгаа. Маш олон зүйлүүд болж байгаа. Гэхдээ үүнийг даван гарах өдрүүд бас байдаг. Үүнийг даван гарах дэмжлэгүүд дэлхийн ертөнцөөс ирдэг. Энэ дэмжлэг буюу дэлхийн ертөнцөөс ирж байгаа нэг гайхалтай ичидээ өдөр нь энэ өдөр болж таарж байгаа гэсэн үг. За хоёрт нь цэвэр цэмцгэр байх юм байна, гой өнөр өнөртүүлэх юм байна, гой дуу мантра тавих юм байна. Окей. За дараад нь бид нар яах ёстой вэ гэхээр өөрийгөө хайрлах ёстой, өөртөө бэлэг авч өгөх ёстой. Нэг жилийн турш та ч гэсэндээ хичээсэн, та ч гэсэндээ хүлээн зөвшөөрсөн, хичээсэн, сайжирсан, зүтгэсэн. Та яг өөрийнхөө хэмжээндээ маш их өөрчлөлтүүдийг хийсэн учраас дэлхийн ертөнцийн болон өөрийнхөө дотоод сүнсэндээ баярлаж талархаж захиа авчиж болно. Гой өгүүдийг өөртөө зориулж чичиж болно. Өөртөө зориулсан гой бишин бэлэг авч болно. Өөрийнхөө нэлээд удаан хүсэжсэн авах гэж чадахгүй байсан зүйлээ авах ч юм уу те. Ямар ч бас эргэцүүлэн бодож байгаад өөрийгөө та юунд баярлалтай. Юунд ингээд аз жаргалыг мэдэрдэг. Тэр үйлдэлүүдээ хийх, тэр зүйлүүдээ авах, тэр зүйлүүдээ өөртөө өгөх, өөрөө ямар үгэнд урамштай. Тэр урмын үгээ өөртөө хэлж өөрийгөө баярлуулах хэрэгтэй. За түүний дараа гуравт нь бас эргэн тойрныхоо энергийг мартаж болохгүй. Энэ жил танд хэн тусалсан, хэн танд одоо хайр инэрлээ түгээсэн, тэдгээр хүмүүстэй ч гэсэндээ гой захиа бичих, гой үг хэлэх, гой урмууг хэлэхэд хизээж бити татгалзаараа танаас маш гой хайрын энерги алгарч иж та шинэ одоо эерэг хүчтэй энергиудад одоо ингэж харагдах болно гэх юм уу те. Анзаарагдах болно гэсэн үг. За мэдээж энэ жилээ дүгнэж энэ жил хийсэн бүх одоо сайн сайхан зүйлүүдэд зэгсааж бичиж бүгдэнд нь баярлаж талархаж талархлын бясалгал хийвэл маш сайн таны бодлыг юу өөрчлөхөд нөлөөсөн тэр дүгнэлтүүдээ базаад тэр дүрм одоо баримтуудаа ойлгоод дүгнээд өөртөө бүр ингэ суулгаж өгөх нь маш чухал байдаг. 2025 он бол маш одоо хайрын хувьд
цааш нь шинжилт өөрчлөлтийг дуудаж байгаа жил болж байгаа. Тийм учраас та өөрийнхөө хайрын тухайд юу мэддэг байсан, юу мэддэггүй байсан талаараа бодож дүгнэж бас хайрын цааш нь ойлголттой ухаарлалтай болох нь зүйтэй. Та өмнө хийж чадаагүй, хайрын төлөө хийж чадаагүй зүйлүүдээ хийх хэрэгтэй. Мөн хийж чадсан зүйлүүдэд баярлаж талархах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд мөн одоо энэ 2025 9 тооны чичиргээтэй жил гарч байгаатай холбогдуулан юм хайр дурлалын ярилцлагуудыг зөв хийж чиглүүлж чадсан хүн романтик сахиусан тэнгэрүүдийг өөртөө татаж чадна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ оны энерги буюу энэ 12 сарын 12-нд дэлхийн ертөнцийн дээр ирэх шин сахиусан тэнгэрүүд маань өөрөө хайрыг бэлэгдсэн сахиусан тэнгэрүүд байх болно. Эдгээр хайрын сахиусан тэнгэрүүд маань харилцаан дээр илүү гол чиглэдэг. Тэгэхээр харилцааны энерги ингээд бие биетэйгээ зөв харилцаад бие биедээ гоё урам өгж байгаа гоё ярилцлагууд тэр орчинд тэр сахиусан тэнгэрүүд илүү одоо бүрэлдэт цуглардаг гэсэн. Тэгэхээр та хайрын тал дээр илүү гоё өгнүүдийг хайртай хүндээ хэлэх тэр арга барил дадал зуршилд өөрийгөө бэлтгэрээ гэдгийг бас сануулъя. За мэдээж энэ өдөр бол хүслээ бичиж лаврын навчин дээр хүслээ бичиж шатааж болно гайхалтай. Ногоон өнгийн цагаан өнгийн лаа асаагаад тэр лааныхаа урд лаанда хүслээ хэлж баярлаж талархаж залбирч бясалгаж сууж болно. Өөртөө хүсэж байгаа бүх эд баялаг мөнгө төгрөгийг өөртөө дуудаж бичиж болно, зурж болно, мөн өөртөө хэлж болно. Бичих, зурах, хэлэх гэдэг энэ гурван аргыг ашиглаад энэ энергиудыг өөртөө дуудаарай. Инхээр тань тааламжтай мэдрэмж төрөх юм бол энэ хүслийг дэлхийн ертөнд хүлээн зөвшөөрчин гэсэн үг. Тааламжгүй мэдрэмж авах юм бол та дутуу нэг итгэл муутай хийж гинэ гэсэн үг. За ингээд та нартай бүгдэнд нь томоос том амжилттай хүсье. 12 сарын 12-ны битгий алдаарай, цэвэр цэмцгэр бай, төлөвлөгөөтэй бай, хүлээн зөвшөөр, шийдвэрээ гарга, өөрийгөө баярлуул, эргэн тойрныхоо хүмүүсийг баярлуул, хайрын тал дээр шин үг, шин мэдрэмжтэй бол амлалтандаа хүрх тэр алхмуудыг мөн 2012 сарын 12-наас хойшоо та хизээч амьдралдаа хийж байгаагүй цоошин сонин одоо шийдвэр одоо тийм барьцтай ирээдүг зөвнсөн том алхмуудыг хийх тэр энергиуд танд ямар ч хүндрэлгүйгээр урсаж орж ирэх болно. Тэгэхээр энийг бас мартаж болохгүй. За ингээд та нар маань энэ 12 сарын 12-нд гой хүслээ бичээд бяцлаглаа хийгээд өнгөрүүлээрэ. За мөн энэ 12 сарын 12-нд намтай болгын Мишка багшийн зүгээс гаргадаг бүхэл бүтэн нэг жилжингээ хамт байдаг сар бол бүр тэргэл сарнаар залбирч мөрөгдөг, нас аргасадтай хүндлэл үзүүлдэг, бяцлал хийдэг групп маань хаагдах байгаа. Ингээ бүртгэл маань дуусчихна гэсэн. Тэгэхээр та яг энэ өдрүүдэд амжаад бүртгүүлээрээ 12 сарын 12-наас өмнө бүртгүүлээрээ 12-нда багтаад амжаад бүртгүүлээрээ. За ингээд бүтэн жилжингээ бүрөө 2025 оны турш тэргэл сар бүрээр надтай хамт байна. Мөн надаас чиглэл заавар авна. За миний энергийн цэвэрлэгэнд нууц групп дотор орох эрх тань нээгдэж байна гэсэн. Ингээд нэг жилжингээ хамт байна. Яагаад гэвэл ямар нэг юм ихлүүлээлтэй нэг сараар ингээд нэг л удаа хийх нь тийм ч үр дүнтэй биш. Нэг жилийн турш хийсэн зүйлүүдэд удаан хугацаа бага хугацаа зарцуулахаас үл хамааран асар их өөрчлөлтүүд орж ирдэг. Асар их аз хямар гийдэг байгаа. За ингээд та нартай томоостой амжилт төсөө азтай байх болно. Аз жаргалтай өдрүүд ирж байна. Маш гайхалтай харилцаанууд таныг хүлээж байна. За маш гайхалтай өдөр удахгүй болох чинь. Тэгэхээр өөрийгөө бэлдээрээ, бизнесээ өргөжүүлээрээ улам илүү одоо хөл дээрөө босох тэр алхмуудыг баяртайгаар, аз жаргалтайгаар шийдвэр дүүрэн хийгээрэй гэж та нартай дахин сануулмаар байна. За ингээд амжилт төсөө.